байна явцсан. За өнөөдөр орой хаан дүүргийн 15 дугаар буюу Хон Плазагийн баруун хойдол дээр ирж ажиллаж байна. За өнөөдөр нийслэлийн шуурхай албанаас ямар дуудлага өгсөн байг гэвэл энэ хаан дүүргийн баруун хойдлын хэсгээр зөвшөөрлгүйгээр нэг авилга оруулалтын маань нөхдүүд цахилгааны утас татж байна гэдэг. Тэгээд манай нийслэлийн замын газраас бол зам сэтгэх зөвшөөрөл авахаар бид нар бол энийг өгөөгүй. Тэгэхэд энэ одоо наадмын үеийг далимжуулж одоо зөвшөөрлгүйгээр ингээ зам сэтэж кабель тавьж байгаа ажилдаа ирээд байна. Одоо манай замын Хүчлийн газрын Чинбат мэрэгчлэн те Чингис мэрэгчтэй энэ нэг мэдээлэл өгөөч. Ямар асуудал болсон бэ? Тэгээ яг нь баяр наадмын тохиолдолд нөгөө Улаанбаатар захирчийн ажлын албан дээр хуралддаг замын сэтгэх сүйдэх зөвшөөрөл олгодог хурлаар орж зөвшөөрөл авч ажил албан ёсоор ажил хийдэг. Тэр ажлыг бол зөвшөөрөл авах зөвшөөрлөөр сэтгэлгээ хийж байгаа юм ажил. Бид нар бол 23 цагийн үед мэдсэн. Аха. Тэгээд одоо эдийг зогсоох шаардлага тавиад зөвшөөрлөг ажиллана. Нийслэл шууд харуу мэдээлэл зогсоогоо. Аха. За эдэг болохоор ямар компани ямар зорилтоор юу шугам татах зам сэтгэх гэж зөвшөөрөл авч байна. Яг ерөнхий мэдээлэл бол яг team компани, ийм компани гад дээрээс тийм өгөөг мэдээлэл өгөхгүй. Зүгээр цахилгааны кабель бол татж байгаа юм байна. Кабель торба 4 шиг торба болсон байна. Тэгээ зөвшөөрөл аваагүй. Зөвшөөрөхгүй байхад ингээд дур мэдээд Улаанбаатар хотод зам аагаад ингээд юу яаж байгаа. Уганбаат энэ дээр бас нэг мэдээлэл өгөөч. Өнөөдөр жижүүрэг гарч байгаа дээр уунаа. За өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий менежерийн батлсан хуваарийн дагуу бүх нийтийн баярын амралтын өдрүүдээр нийслэлийн бас ажлын тодорхой хүмүүс 24 цагаар ээлжилж Улаанбаатар хотод одоо хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа. За Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв дээр өнөөдөр бас ийм зам сэтгэхийн ажил хийж байгаа мэдээлэл ирсэн. Үүний дагуу бүх ажил дээр ирээд холбогдож байгаа хүмүүсээс зөвшөөрөл авах, зөвшөөрлөлтөө эсхийг нь тодруулсан боловч ерөөсөө мэдээлэл өгөхгүй. За дээрээс нь энэхүү ажлаа бол ямар нэгэн хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал одоо хангаж байгаа юм ерөөсөө байхгүй. Өөр мэдээж одоо этгээд биш үү замын хөдөлгөөн хааж дөрвөн журмуудыг одоо зөрчсөн. Шүүн төлөөр одоо ингэж одоо нийтийн одоо өмчт халдсан нэг юм байдал одоо байж байна. За тэгээ энд холбогдох нийслэлийн авто замын хөгжлийн газар за Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв дээр ирж одоо хариуцлагатай жижигрээ ажиллаж байгаа хүмүүсээс энэ ажлыг зогсоох гэсэн бол ямар нэг одоо шаардлага хүлээж авахгүй. Цагдаагийн байгууллагаас гэсэн энэ ажлаа одоо бас холбогдох дөрвөн журмын дагуу явуулаа гэсэн боловч одоо ажлаа бол ингэж үргэлжлүүлсэн байдалтай хаана хүндрэлтэй юм асуудал үүсгээд байж байна. За энэ Чингисээ өнөөдөр зүгээр айл байрлалуудаар зам засварын ажил хийж байгаа. Нэг мөр мэдээлэл өгч өнөөдөр шөнө хэдэн байрлалуудаар ер нь бол Улаанбаатар хотод засвар 16-аас 17 оны шөнө хэдэн байрлалуудаар засвар бас хийгдэж байгаа. Ямар ажлууд явж байна Улаанбаатарын хэмжээнд энэ талаар бас нэг Улаанбаатарчуудтай хоёлоо нэг бас лайв хийснээр нэг мэдээллүүд өгөөч. Аль засварууд аль замууд дээр явж байна. Би 5 байрлалууд дээр өнөөдрөөс зам засварын ажил явж байгаа гэж ойлгосон. Тий. Сангийн орооны гудамжин дээр хүчтэй ажил хийдэг. Аха. Өнгөчлөлтэй ажил хийдэг. Өнөөс эхлээд юун дээр 100 айлын уулзуураас дарихийн уулзуур цаашаа F4 амтны хэсгээр бол зам хааж хэдэн өдөр хийсэн юм бэ? Тэр 2 өдөр. Аха. Тэмээтэй Чингисийн нэмчүүд тэмээтэй өшөөний уулзуур дээр хаагаад уулзрын хүчтэй ажил яг одоо хийгдэж байна. Зайсангийн гудамжинд бол борооны усны шугамын нөхөс хэрэглэлтэй ажил хийгдэж байна. Аха. Чингисийн өргөнчүүдэн дээр бас нөгөө 6 гинэ болгож өргөдөж байгаа ахуйн уулзрын тэнд Өнөөдрөөс ажил хийж байна үү те? Тийм байна. Ажил 19 тэмээтэй өшөөний уулзар 4 замын уулзрын хүчлэлтийг хийгээд тэнд бас нөгөө борооны усны шугамын ажил давхар хийгдэж байгаа. Хүндлэн сэтгэлийн ажил. Аха. Тэр ажлууд маань хийгдээд 19-ний өглөө бүрэн нэгтгэхээр те. Нэг тайвны өргөнчил байгаа. Ингээд 5 байрал дээр энэ жил Улаанбаатарын хэмжээнд 119 км замыг шинжил
засварын ажлууд бол хийгдэж байгаа. Өнгөрсөн жил бол 132 км дээр хийгдсэн ийм ажлууд ингээд явж байна. За одоо ингээд бас иргэдтэй гэж хэлэхэд зарим одоо энэ хууль журмыг бол дээдлэхгүй болсон, зөвшөөрөл авахаа болцсон хувийн нэгж компаниуд бол цагдаа ирээд байхад ингээд ажиллаа хийж байна. Ямар ч зэнийг бол одоо дасан зогсоогоод маргаашнаас баримтчууд хариуцлагатай хүмүүстэй нь хариуцлага тооцох ажлуудыг бол хийнэ гэж бас хэлье. За Улаанбаатар хотод ингээд наадмын баяр амралтын үед одоо өнөөдрийн байдлаар бол шинэ 5 байрал дээр те зам засварын ажлууд хийгдсэн, өргөдөг ажлууд бол тэгээд Улаанбаатар хотын замын хөгжлийн газраас манай өнөөдрийн жижигрүүд манай Чингис маань хинтээ гарч байгаа даа өнөөдөр. Бид нөгөө объектээр хариуцсан инженерүүд объектээр хариуцаад тойрж байгаа те. Манай Уганбат маань өнөөдөр бас хариуцлагатай жижигүр энэ зөрчлүүд илрүүлээд ингээд явж байна. Хариуцах дараагийн шатны арга хэмжээг аавна. Энд чинь хувийн байгууллагууд дур мэдээж зөвшөөрлөгөө байшин барьдаг, дур мэдээж эзлэрийн тооцоо зөвшөөрөл авахгүй юм мэддэг ажлуудыг бол цаашдаа ингэж бол шалгаж шаардлагатай арга хэмжээнүүдийг авч явна. Эзлэрийн байгууллагууд гэдэг бол цаашдаа дандаа тооцоотой зөвшөөрөлтөй холбогдох гадраас аюулгүй стандартуудыг авч мэдэгдсэн зөвшөөрлүүдээ авч иж ингээд гүйцэтгэж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ дур мэдээж өөрсдөө барилга барьж голын голдол өөрчлөлтөд дур мэдээ захиргааны утас зам хийгддэг энэ асуудлууд бол цаашдаа Улаанбаатар хотын хэмжээнд бол байхгүй гэдгийг бас мэдэгдэе. За өнөөдөр ингээд лайв өндөрлөж цаашаа энэ бас энэ авах арга хэмжээнүүд бас нэлээд байх шиг байна.